За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли Тарот ээлж нэрээрээ уулзах гэж байна. За чаналтай маань үргэлж цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. За дээр нь хувийн онцлогууд маань өдөр болгон хийгдэж байгаа. Instagram болон пэйж хаягаар холбогдох боломжтой. Description хэсгээр хаягнуудынхаа линкийг оруулсан байгаа учраас та бүхэнд бас олоход амрах болов. За ингээд өнөөдрийн маань сэдв тэр танд хайртай юу гэсэн ийм сэдвтэй хийхээр боллоо. За группүүдийн сонголтыг ойроос харуулчих. За нэг ийм чонтой нэг ийм хүн байна. Little Red Riding Hood гэсэн сонголтын карттай. За хоёр дахь сонголтын карт маань Snake Princess. За окей, энэ карт нь барьсан одоо алин байна. За ардталтаас нэг юм могоотой. За гурав дахь сонголт маань би нэг нөө Dragon л гэж хараад байна те. За энэ унших гэсэн чинь бүр хэл альтрах нэ. Яг зургийг харахад бас л powerful харагдаж байна да те. За окей, ингээд цагийг түр зогсоолоо. Хамгийн их таалагдаж, татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За тэгэхээр групп 1-ийн маань уншлага эхэлж байна. Групп 1-ийнхэн маань жижиг улаан малгайч буюу доод хэсэгтээ I'm not a victim гэж шүү дээ. Тэгэхээр би бол хохирогч биш шүү гэсэн ийм харттай, нэлээ ийм ширүүн харттай карт байгааз. Гэхдээ энэ яг ширүүн харттай картч гээ одоо тайлбар нь бол тийм биш. За ер нь бол маш гоё тий, амьдралд гоё шинэ боломж байдаг, шинэ аялал байдаг гэдгийг ер нь илэрхийлдэг. Эрсдлийг хүлээн зөвшөөрөл айгүй тийм нөгөө зөрөгтэй алхам хийн. Гэхдээ дотоод хүүхдээ маш их ингэж нөгөө хайрлна. Ийм нэг тайлбартай карт байгаад байна. Тэр хүн танд хайртай юу гэсэн ийм сэдвтэй уншлага маань эхэлж байна. Сонголтын картуудаа бүгдээрээ гаргаж ирцгээе. Яг What the Devil эхэлж байна. Окей. За Knight of Pentacles, Eight of Pentacles, Three of Pentacles. За тэр нэгэн хүн тэр группийнхээ маань сонгосон тэр нэгэн хүн танд хайртай юу? За Three of Wands, Seven of Wands, Ace of Pentacles, okay, Queen of Swords, Hanged Man, Five of Swords. За сонголтын картныхаа тайлбарыг бүгдээр авцгаая. За Little Red улаан малгайч охины карт маань юу илэрхийлж байгаа вэ? Page of Cups, Nine of Swords. Eight of Swords. Okay. За тэгэхээр нэгдүгээр группийнхний маань хувьд Devil картаар эхэлж байна. За Devil карт бол ер нь яг тариад үзрийн бас жоох юм хүнд картуудын нэг. За дээр нь ингээд хараад одоо нэг бүх ингээд за дээр нь энэ одоо нэгдүгээр группийнхан дээр маань Pentacles-ууд аягүй их гарч ирсэн буюу энэ бол материалын ертөнцөө байгаа тий. Тэгэхээр таарийн хувьд хамгийн сонирхолтой нь миний хувьд ингээд хараад ахаар энэ бол нэг юм хайр гэхээсээ илүү хамтарч ингэж ажиллах одоо тийм өгөгдөлтөө ч юм уу те, ямар нэг юм материалын ертөнцийг бий болгох дээр нь магадгүй үүнтэй холбоотойгоор маш их юм асуудал байдаг. Нөгөө
хайр сэтгэл гэхээсээ илүү жоох юм юу юм аа. Одоо нөгөө мөнгө санхүүтэй холбогдсон ийм devil-тэй нэг ийм toxic харилцаа байна гэж би хэлэх гээд байна. За тэгэхээр нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань магадгүй сонголтоо та буруу хийсэн байж болно те, бусад группийг сонгож болно. Энэ бол таны сонголт. Гэхдээ эндээс харахаар надад тийм хайр сэтгэлийн те нэг гоё юм гал дүлтэй бүр нэг ширхэгч карт гарч ирээгүй учраас би бол нэгдүгээр группийнхны хувьд тэр хүн танд бол хайр сэтгэл гэхээсээ илүү тэгээ та хоёр ямар нэгэн зүйлийг ингэж хамтарч босгох. Хайр сэтгэлтэй холбоотой харилцаа гэх юм бол Page of Pentacles буюу энэ бараг ингээ ганцхан карт гарч ирж байгаа байхгүй юу? За Page of Pentacles карт бол энэ ийм одоо маш юм залуу, ирч хүчтэй. За дээр нь ийм одоо нэг ийм одоо мачур биш те, одоо нэг ийм төлөвшөөгүй нэг залуучууд байдаг та тий. Таарын харилцаа бол яг ийм харилцаа буюу энэ хүн бол өөртөө чинь зарим тохиолдолд аюу гоо ингээд нөө фан байх тийм одоо хүсэлтэй. Тэрнээс иш бол яг тийм одоо диптэй нөгөө дараагийн түвшний харилцаа буюу албан ёсны гэж одоо хэлэх үү те, одоо эхнэр нөхөр болох ч юм уу те, албан ёсны найз бүсгүй болж чамааг ингээ хин нэгэнд одоо тэг гэр бүлийнхэндээ танилцуулах ч юм ийм чухал харилцааг энэ хүн бол нөө хүсгүй байна гэж би хэлэх гээд байна. Тэгэхээр би хохирогч бишээ гэж гарч ирсэн карт бол үнэхээр энэ зүйлийг мэдсэн. Тэгээ мэддэг учраас хүлээмжшүүлсэн ч явах магадaltaй. Өөрийгөө эрсдэлд орохыг мэдсэн ч гэсэн одоо жишээ нь тэрийг хүлээмжшүүлэх нэг ийм өвдөлтөй карт гарсан. За тэгэхээр ер нь бол энэ хүний хувьд маш их ийм хөдөлмөрч хүн байгаад байна. За дээр нь чамтай ингээ хамтарч ээж ямар нэг ийм материалын ертөнцийг бий болох буюу хамт ажилдаг, тэ магадгүй хамт бизнес хийдэг ч юм уу. За ер нь бол хараа энэ хүний хувьд ийм байгаад байна. За энэ хүний хувьд санхүү мөнгөө дээшлүүлэх гэдэг нь амьдралын нэг номерын одоо нөгөө зүйл. За Knight of Pentacles card тэ араас нь дандаа Pentacles-ууд гарчсан. Тэгэхээр чамтай ер нь бол ингээд ямар нэгэн төсөл хөтөлбөр дээр ч юм уу тэ ямар нэгэн юм ажлыг хамтарч хийдэг ийм хамтарлын хүн байгаад байна л та. Та хоёр бол гар нийлж ажилдаг гэвэл тийм ийм гар нийлдэг хүмүүс байгаад байгаа болохоос ш яг нэг ийм хайр сэтгэлийн холбоотой хүмүүс бол биш байгаад байна. За Three of Wands card яг энэ бол тэгээ ямар нэгэн зүйлийг хүлээж байгаа магадгүй ингээд нөгөө дахиад шинэ боломж буюу шинэ юм мөнгөний тэ мөнгө санхүүтэй холбоотой ажил гарч ирэх юм бол энэ хүн чиний хувьд одоо дахин одоо гарч ирэх чиний хажууд юм байх боломж бүрдэнэ. Тэрнээс чи энэ хүнийг одоо тэ надад хайртай хүн шүү гэж бол хараад шаардлагагүй. За энэ хүн бол одоо ямар нэгэн зүйл хүлээж байгаа буюу би энэ Ace of Pentacles картаар ингээд харах юм бол одоо тэ яг л дараагийнхаа ийм нэг прожектыг тэ дараагийнхаа ийм чамтай цуг хамтарч ажиллах ажил хүлээж байгаа. Мөнгө олох боломжтой ажлыг хүлээгээд одоогоор ямар нэгэн үйлдэл байхгүй. Ерөнхийдөө энэ хүн бол ингээд одоо хүлэн одоо тушаатай ч. За энд бол яалтчгүй ингээд ийм хүлээлт бол байгаад байна. Гэхдээ энэ бол дахиад шинэ би бол ажлын хүлээлт гэж хэлнэ. За Queen of Swords карт бол айгүй ийм тэгээ шудраг одоо нөгөө ийм шудраг хилчдэг ийм төрлийн карт байгаад байгаа. Тэгэхээр энэний хувьд бол би чамааг энэ хүнтэй айгүй шудраг байж чаддаг тий өөрийнхоороо байж чаддаг бүх үннийг хэлж чаддаг магадгүй жоохон ийм нөгөө чамааг гэсэн сэтгэл нь ийм хөнгөн учраас чи энийг нь одоо хилээд жоохон одоо үүнийг нь хилээд бүх зүйлийг ингээд окей тий нэг хүлээлтэхгүй болгочдөг гэх юм уу. За Hanged Man бол одоогийн таарын харилцаа буюу энэ хүн
ямар нэгэн зүйл эхлэх гээд ингээ хүлээгээд байгаа шүү дээ. Тэгэхээр харилцаач бэ, одоо энэ ажилч вэ, энэ мөнгөний ажилч вэ, юу ч бэ. Одоо бол та хоёрын хувьд харилцаа чинь зогсон хүлээлтийн байдалтай юм орчихсон ийм харилцаа байгаад байна. За гэхдээ энэ Devil картаар хэлсэн учраас та хоёр жоохон нэг ийм ажил чинь ийм нэг одоо хувийн амьдралтай ч холилдоод ч гэдэм үү те. Уг нь ажил байгаад идэг. Гэтэл энд нөгөө хайрын бас ийм хөнгөн харилцаа бас ингээд холилдчихсон явж байгаа учраас энэ бол яалтчгүй ингээд нэг тийм токсиктэй тэгсэн ирнэ нэг нэгэндээ хайртай биш яагаад гэхгүй. За Five of Swords бол ер нь ингээд ялагдсан ч гэдэм үү те. Ер нь бол ийм нэг ялагдлын карт байгаа да. Тэгэхээр энэ харилцаа бол цаашаага хайр гэж явахаасаа илүү зүгээр хамтрал гэж энэ хүн бол харж байна. За Hierophant карт гарч ирсэн. За Hierophant карт бол одоо юу гэдэг нэг юм одоо мэрэгэн ухаан тий мэрэгэн ухаан гэсэн. Тэгэхээр энэ дээр бол яалтчгүй нөгөө улаан малгайт маань айгуу тийм юутай сониуц зантай тий эрсдлийг хүлээн зөвшөөрдөг шин зүйл нэг ингэж дурлж явдаг ийм хүн байгаа даа. Тэгэхээр яг хөө тэр зүйл нь тэр одоо энэ хүний хувьд чи бол айгуу тийм мэрэгэн ухаантай айгуу тийм гоё томоор сэтгэдэг ч юм уу тий хамтарч ажиллахад айгуу гоё урамтай ажлууд урагштай явдаг нэг ийм карт. За энэ дээр бол ялцчгүй л нэг Devil харилцаа байгаад байна гэж хэлгээд байгаа буюу. За Air of Sword, Foil of Sword карт те энэ бол ер нь бол маш ийм нөгөө өөрийгөө хорлон сүйтгэх бодол, өөрийгөө маш хэцүү байдалд ингэж оруулдаг ийм хүмүүсийн карт байгаад идэв. Devil карт бол энэ мэдрэмжийг бол төрүүлнэ. За жишээ авъя л да те нэг уулзах одоо нэг ажил хийх, дахиад нэг шинэ ажил хийх боломж гарч ирлээ. За тэнгуү тэр хүнтэйгээ уулзах шаардлага гарнаа. Уулзсангуут одоо тэ нөгөө хайрын романс эхэлчих гээд байдаг. Тэгэнгүүт хохирогч бишээ гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ чиний хувьд бол сэтгэл зүйн хувьд бол минь жоохон юм хүнд трама автчихсан учраас чи магадгүй энэ харилцаанд хохирогч биш гэдэг энэ нэг бодлыг өөрөө авахыг хичээгээд байгаа болохоос ш сэтгэл зүйн хувьд бол нэг ийм айгүй том трама авсан байна. Магадгүй хамтарч ажилдаггүй байлаа гэхэд энэ хүн танаас ямар нэгэн байдлаар одоо мөнгө санхүүгийн дэмжлэг аваад ч гэдэм үү те мөнгө төгрөг авчаад өгөхгүйгээр ч юм уу ингээд таны амьдралаас бүр ингээд тэр чигтээ явсан ч байж бас болохоор ийм хөнгөн таны сэтгэл зүйг эзэмдэх байдлаар таныг ингээд нэг хохироогоод явчихсан надад нэг тийм мэдрэмж төрөөд байна. Тэгэхээр нэгдүгээр группийн за нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань sorry жоох юм бас юм нэлээд хүнд уншлага байна. Тэгэхээр магадгүй та сонголтоо өөр картнуудаас сонгож болно. Энэ уншлага маань та бүхэнд бас хэрэг болсон гэж найдаж байна. Ингээд нэгдүгээр группийн маань уншлага дуусч байна. За ингээд хоёрдугаар группийн маань уншлага эхэлж байна. Хоёрдугаар групп маань могоо гүнж гэсэн ийм карт. За доотлол дээрээ болохоор ер нь бол орчуулах юм бол хүч чадалт хүрэх могоон зам гэж байгаа байхгүй. Могоо бол арьсаа гуйжуулдаг тий. Тэгэхээр хуучин зүйлийг хамгийн гол нь хайж чаддаг ийм охин байна л гэж хэлэх гээд байна. За могоо бол дахин төрөлт өөрчлөлттэй ямарваа нэг зүйлийг одоо өөрөөсөө тавьж явуулна гэдэг чинь чи идгэрч чинь гэсэн үг байхгүй сэтгэл санааны хувьд. Энэхүү гүнж нь бол гоо үзэсгэлэн хүч чадалтай нэг гэдэг ийм тайлбартай картыг та сонгосон байна. Тэгэхээр миний хувьд бол энэ бол маш гоё одоо карт байна гэж хэлэх гээд байна. За тэгэхээр хоёрдугаар группийнхний маань сонгосон тэр нэгэн хүн танд хайртай юу? За өнөөдрийн маань уншлага дандаа Devil картаар эхлээд авах юм сонирн байна. За хоёрдугаар группийг сонгосон хүмүүс юм аа тэр нэгэн хүн.
За шгүүдээ гэдэг шиг King of Cups. Five of Wands буруу тийш харж гарч ирлээ. Five of Cups. Oops. Eight of Swords. За Knight of Pentacles. The Tower. Yeah, Ten of Swords, the Fool, Empress, буруу тийшээ харж гарч ирлээ. Nine of Wands, буруу тийшээ. За, Queen of Swords. За, сонголтын маань карт юу илэрхийлж байгаа вэ? Justice, Princess, Seven of Swords, Nine of Pentacles. Oops, за энэ хоёр карт аваад Hierophant. За өнөөдрийн маань уншлага бас нэлээд хүнд уншлага болох нь үгүй юу гэдэг ш. Чамд тийм ээ, чамд хайртай гэд ингээ хэлчихье гэж уг нь бүсээд байгаа байхгүй юу? За окей. Уусаал уншлага хийн штэ тэ. Яг тэгэхээр хоёрдугаар группийнхний маань хувьд за Devil-аар эхэлсэн. Devil бол угаасаа л toxic харилцаа. King of Cups энд гарч ирсэн. За энд болохоор Empress карт маань буруу тийш хараад гараад ирсэн. За тэгэхээр би хоёрдугаар группийнхнийгаа юу ч хэлэх гээд байна вэ гэхээр тэр хүн хайртай юу гэвэл yes хайртай. Энэ харилцааг хэн дуусгаж чадсан бэ? Тэгээ хэн энэ харилцааг дуусгахаар шийдсэн бэ ч гэдэм үү. Энэ хайрыг ингэж байхгүй болохоор энэ хайрыг дуусгахаар шийдсэн бэ гэх юм бол та байна гэж хэлнэ. Яг гэвэл Empress карт маань буруу тийшээ харж гарч ирсэн. За King of Cups маань дээшээ харж гарч ирсэн тий. За тэгэхээр хоёрдугаар группийнхний маань хувьд сонголтын карт бол могой тий. Хуучин арьсаа гуйжуулж байгаа шиг энэ хүнийг бол та өөрөө амьдралаасаа гаргасан буюу өөрөө одоо энэ хайр сэтгэлийг цаашаа явахгүй нэ гэдгийг мэдээд энэ одоо харилцааг дуусгасан гэж хэлнэ. За Five of Wands карт маань бол нэлээд юм нөгөө тэрсэлтдэг картууд байгаад байгаа. Тэгэхээр та бол энэ дээр зүгээр л тэ ямар нэгэн зүйл хийхийг хүссэнгүй, энэ хүнтэй тэрсэлтгийг хүссэнгүй. Яг уу сэтгэл санааны хувьд бол энэ хүнийг тэ тавьж явуулахад хэцүү байсан ч гэсэн цаашид энэ харилцаа маань үнэхээр явах боломжгүй юм а гэж бодсны үндсэн дээрээс энэ харилцааг бол дуусгасан байна. За Knight of Pentacles, Hierophant карт бол энэ хоёр карт маань за энэ King of Cups карттай нийлээд энэ хүн бол үнэхээр уг нь бол тань дараа сэтгэлтэй хайртай гэвэл тийм тантай бүр ингээд те дараагийн түвшний харилцаа буюу гэр бүл болох амлалт өгөх. Hierophant карт бол амлалтын карт. За Knight of Pentacles карт маань энэ хоёр нийлхээрээ ер нь бол энэ хүн тантай гэрлэх бодолтой байсан. Эсвэл бүр таяр магадгүй гэрэлсэн хүмүүс байсан байх магадлал асай өндөр. За зарим тохиолдолд яг тэгдэгтэй нэг юм болохгүй харилцааг хүчээр ингэж явуулах тий. За тэр хүн ингээд надад тайртай байж болох ч гэсэн бусад одоо нөлөөлөх хүчин зүйлүүдээ хосын харилцаанд нөлөөлөх хүчин зүйлүүд маш их байдаг. Гэтэл хайртай гэдэг хэрнээ те хайраа үзүүлж чадахгүй чамд дандаа юм одоо сөрөг зүйлсийг өгдөг ч юм уу те ингээд бүр бууж өгтөл чинь нөө гэж бодоод те энэ харилцааг дуусгатал ийм
зүйлийг харуулсан байгаа даахгүй. Тэгэхээр магадгүй хайрын нөгөө хил гэж байдаг те, хайрын 5 хил байдаг гэж ярьдаг. Тэрэнд бол тухайн хүн яг хайр гэдгийг ямар өнцгөөс хардаг гэдэг нь нөгөө тухайн хүний одоо багын хүмүүжилж байд юм уу те, тийм зүйлтэй маш холбоотой. Тэгэхээр энэ дээр бол би таарын ялцчгүй хайрын хил бол ингээд яг зүрсэн гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. За нэг нь ингээ хайр гэдгийг айгуу гоё өгөхтэй, байнга өгөх, хайртай хүнээ халамжлах, надад ингээл те байнга одоо цэцэг өгөхч байд юм уу, өдөр алга надтай уцаар гээл те, ийм нэг илүү ийм одоо зүйл хүслээ гэж бодлоо эмэгтэй хувьд те. Гэтэл эрэгтэй хувьд хайр гэдэг нь юу юм гэсэн чинь зүгээр би чамд хайртай штэ гэж баг те хэлээд харилцаагаа сайжруулах гоё үйлдэлүүд гэх юм уу да ингээ хийж чадахгүй. Тэгсэн хэрнээ зүгээр л ингээ хайртай гэдэг нэр одоо хайртай гэж хэлснээрээ би энэ хүнд одоо бүрэн сэтгэлээ нээж штэ гэдэг нөгөө одоо эрэгтэй маань ч юм уу те тэгээ бодоод байна штэ. Гэтэл тааяр ингээд одоо бодлын зөрүү чинь ингээд хоорондоо мөргөлдөөд ирэнгүүт үзэл бодлын зөрчилтөө үүсээд эхэлдэг байхгүй юу? Ер нь бол. Тэгэхээр би бол яг тийм харилцаа гэж хэлэх гээд байна. За Tower card бол ийм chaosтэй те. Гинтл одоо ийм огцом ер нь бол амьдрал тийм гинтийн одоо ийм цахилгаан шиг юм одоо зүйл үүсээд энэ бол үнэхээр ингээд буцаж сэргийж болохооргүй санагдаад тэгээ энд бол ингээд сэлэмдүүлээд унчихсан эмэгтэй байгаад. Тэгэхээр энэ хардаа энэ Empress card маань буруу тишээ харчихсан. За тэгэхээр энэ бол яалтчгүй л одоо өөрөө тэ эмэгтэй одоо үзэж байгаа та энэ хүнийг явуулсан л гэсэн үг шүү дээ. За Fool card энэ бол угаасаа л нөгөө эрсдлийг окей хүлээн зөвшөөрн тэ би чамааг явуулна. Одоо тэ гэхдээ би цаашд бол амьдарсаар байх болно гэдэг зүйл. За Queen of Swords бол маш гоё юм эрэмгийн шудраг те хэлэх гэсэн үгээ шууд хэлж чаддаг ийм хүн байдаг. Ийм хүний карт. За тэгэхээр эмэгтэй хувьд бол ерөөсөө л энэ зарчмын хувьд бүх зүйлийг хэлсэн. Асуудлууд байсан уу гэвэл тийм. Энэ асуудал чиний амьдралд нөлөөлөх боломжийг чи олгоогүй л гэсэн үг энэ хүнд. Чи надад хайртай ч гэсэн чамааг бол ойлгоход ингээд би чамайг ерөөсөй ойлгож чадахгүй байна. Чи миний амьдралд одоо маш их юм асуудлыг ингэж тэ нэмээд байна. Хайр гэдэг чи одоо энэ биш юм а гэдэг л ийм үнцгийг л чиний хувьд харсан гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүт энэ харилцааг цааш нь явуулъя гэд ч угаасаа энэ харилцаа цаашаа явахад маш хэцүү болчихсон. Ажиллаад тэ энэ харилцаан дээрээ сайжруулах гэж хичээсэн ч гэсэн энэ харилцаа цаашаа явахгүй гэдгийг ингээд мэдээд дуусгасан. За зүрх сэтгэлээ шархлуулахыг бол үнэхээр хүссэнгүй тэ таны хувьд. За Three of Swords энэ бол маш ийм сэтгэлийн шарах тэ ийм deep өвдөлт одоо юу гэдэг нэг ийм хэцүү зүйл байдаг тэ нэг ийм сэтгэл өвдөөд тэр зүйлээс бол та үнэхээр зайлсхийг хүссэн буюу одоо ингээд дахиж тэ ийм шарах зүрх сэтгэлийн шарах авах үнэхээр одоо тэ одоо хангалттай авлаа одоо болсон гэдэг энэ зүйлийг бол та ер нь бол шударгаар хэлээд энэ харилцаанаас бол өөрөө ингээд гарсан ийм байгаад байна. За тэгэхээр групп 2-оо базаад хэлэх юм бол за хайртай тэр хүн хайртай байсан уу? Тийм. Гэхдээ та энэ харилцаагаа өөрөө шийдээд дуусгасан. Та хоёрын одоо хоорондоо нэг нэгээ хайрлах гэдэг тэр ойлголт бол шал өөр ойлголтууд байсан учраас ойлголцож чадаагүйгээр ингээд энэ харилцаа дууссан ийм харилцаа байна гэж хэлээд 20 дугаар группийн уншлагыг дуусгаж байна. За баярлалаа, баяртай. За групп 3-ын маань уншлага эхэлж байна. Групп 3-ын маань сонгосон энэхүү карт энэ маш гоё юм тайлбартай. За энэхүү карт маань би нөгөө түрүү энийг дөнгөж эхлэхэд нөгөө юу гэж хэлсэн те. Dragon гэж хэлсэн. Одоо нөгөө луу шиг харагдаад байгаа байхгүй юу? Гэтэл тайлбар хэсгийг ингээд уншихаар
Энэ бол өргөстэй могой гэсэн ийм. Тэгэнгүүт цаг хугацаа өнгөрлөө, одоо үйлдэл хийх цаг болсон гэсэн ийм карт. Дээр нь энэхүү карт бол бас нэлээд ийм хүчтэй энергитэй карт болох нь бол тодорхой боллоо. За ийм. За тэгэхээр энэ сонголтын картны энэ зурган дээр байгаа охины хувьд бол зүүн совин бол бүр маш өндөртэй ийм бурханлаг, одоо бурхантай баг ингээ холбогддог охин гэсэн ийм тайлбартай карт байгаад байна. Могоо гэдэг маань яг юу юм бэ? Одоо могоо өөрөө арьсаа гуйжуулдаг амьтан шүү дээ. Хуучин зүйлээ тавьж явуулж чаддаг л гэж би бол хэлгээд байгаа байхгүй. Ер нь зүүн совин өндөртэй чамд хэрэгцээгүй зүйлийг ингээд байлгаад яахгүйгээр маш хурдан тэрнээсээ ангижирч чаддаг төрлийн дээр нь зүүн совин маш өндөртэй ийм сонголт хийсэн группийнхан байна. За тэгэхээр сонголтын маань одоо нөгөө тайлбар нь бол цаг хугацаа өнгөрлөө, одоо үйлдэл хийх цаг нь болсон гэж ийм картын сонголт байгаа. Гэхдээ бүгдээрээ картаа дэлгэжээж ерөнхийдөө харна. Надад бол 2 ч ийм вариант байгаа болохоор картнаасаа би харъя гэж бодлоо. За ингээд 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань тэр хүн танд хайртай юу? За энэхүү группийг сонгосон хүмүүс маань за Four of Pentacles картаар хэлж байна. Ten of Swords, King of Pentacles, Page of Swords, the Ace of Swords, Temperance, Justice, Six of Wands, Six of Pentacles. The World card, Four of Wands, Magician, Two of Pentacles. Сонголтын карт маань цаг хугацаа өнгөрлөө, одоо үйлдэл хийх цаг болсон гэдэг гэсэн карт маань ер нь юу илэрхийлж байгаа вэ? За Queen of Swords л байна да. За Queen олон карт орчлоо байхгүй. За сонголтын карт маань за Fool. За окей. За өнөөдрийн уншлагууд маань үнэхээр супер sorry гэдэг шиг юм болж байна да. За Four of Pentacles карт бол та энэ харилцаатай буюу энэ хүнтэйгээ нэлээд удаан хугацааны турш тавьж явуулж чадахгүй зууралцсан гэсэн ийм картаар эхэлж байна. За сонголтын карт маань цаг хугацаа өнгөрлөө, одоо үйлдэл хийх цаг болсон гэдэг нь энэ дээр бүр тодоос томруун гараад ирлээ Тэгэхээр та бол шудраг үннийг хэлээд энэ хүнийг зүгээр миний амьдралаас явсан ч болно. Окей. За баг үлдсэн ч болно. Энэ бол таны өөрийн чинь сонголт. Чамд би бодох хугацааг өгч байна. Энэ бодох хугацаанд чи ямар шийдвэр гаргахаа одоо өөрөө шийднэ ч гэдэг юм уу ийм зүйлийг бодож байна. Дээр нь би хэлж энэ хүнийг хилээд явуулчихсан. Одоо бол жоохон waiting буюу хүлээлтийн байдалтай та байна. Эсвэл та хоёр магадгүй бүр холын харилцаатай хүмүүс учраас энэ харилцаа угаасаа цаашаа явахгүй гэдгийг мэдээд ер нь бол ингээд энэ харилцаагаа байхгүй дуусгаж байгаа хүмүүс гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За магадгүй шударгаар хэлээд эхний цикл буюу нөгөө эхний ойлголцол энэ дээр бас явж иж болно За тэнгууд дараагийн ингээд нөгөө хэсэг хугацаанд одоо хол байгаад айгүй их бодсныхаа үндсэн дээрээс шийдвэрээ гаргаад айгүй харилцаа зөв болох бас юм боломж байгаа. За энэ харилцаа бол ерөөсөө л яг нөгөө энэ Temperance, Justice гэх хоёр карт. Энэ хоёр карт бол хоёулаа ийм хийлэнгийн буюу ийм одоо зүрх сэтгэлээ сонсох, дотоод хүнээ сонсох, хийлэнг хийх, одоо идэгрэх,
хугацаа авах ч гэдэм үү те ийм temperance өөрийнхөө дотоод темпераментыг олох justice буюу одоо шударга үнэн байдлыг бас те харахыг хүсэж байгаа ч гэдэм үү те ийм картны сонголттой. Тэгэхээр үнэхээр нөгөө цаг хугацаа болсон одоо бол эхний цикл буюу world картаар яаж тайлбарлах вэ гэхээр эхнийхээ нөгөө циклийг дуусгачих тий магадгүй энэ харилцаа дахин сэргийх бий магадлал бас байна гэж хэлэх гээд байна. Яагаад гэхээр та бол өөрөө маш юм зүүн совинтой хүн байгаа. Одоо бол энэ харилцаа цаашаа явах үгүй та өөрөө мэдж байгаа. Гэхдээ бол жоохон баг зэрэг юм хүлээлттэй. Энэ temperance healing-ийн 2 карт гарч ирсэн учраас энэ эхний асуудлууд цикл буюу энэ world карт ахгүй энэ бол яг нөгөө нэг хэсэг нэг эхний циклтэй дуусах. Тэгээд бүр тэр чигтээ дуусчих болно. Буцаад харилцаа сэргэж орж ирж болно. Гэхдээ энэ харилцаа бол яалтчгүй нэг юм юу одоо нэг нь бол өгөөлөдөг те нэг нь одоо хайр сэтгэлээ өгөөлөдөг. Одоо алхан дээрээ тавиал өгөөддөг те гэтэл нөгөөх нь бол өгөхгүй буюу авах өгөх ухаан энэ харилцаан дээр яг зөв ингэж нөгөө голдролтой орж зарцуулж чадахгүй мэдэрч чадахгүй байгаа учраас зогсоож байна гэж мэдрэгдэж байна. За тэгэхээр King of Pentacles бол одоо нөгөө энэ хүн бол таны нөхөрч байж магадгүй байгаад байна. Нэлээд удаан хугацааны харилцаа. Нэлээд удаан хугацаанд те яг гоё юм албан ёсоор үерхсэн, нөхөрлсөн ийм одоо нөхөрлсөн жоохон албан ёсоор ингээд нэг нэгэндээ хайртай байсан, цуг амьдэрсэн ч гэдэм үү те ийм хүмүүс. Ерөөсөө энэ бол миний хувьд бол яг ийм нэг нэлээд удаан үргэлжилсэн харилцааг одоо ингээд циклээрээ дуусгах ийм шийдвэр гаргасан. За Ace of Swords бол яг ийм логикоор тэгээ яг ийм өөрийнхөө оюун ухаанаар зүрх сэтгэлээ дагаагүй гэсэн үг байхгүй. Оюун ухаанаараа шийдвэр гаргаад ерөнхийдөө бол энэ харилцаа болохгүй байна. Тэ бид хоёр нэг нэгээ яг ингээд ойлголж чадахгүй байна. Ижил тэнцүү хайрлаж чадахгүй байна. Тийм учраас энэ харилцааг одоо ингээд дуусгаж байна те. Гэхдээ энд одоо нөгөө үндсэн нөгөө асуултын маань энэ хүн танд хайртай юу гэдэг энэ асуултын маань хариулт нь болохоор би бол энэ дээр бол бүр ёстой яг хэлхийг бараг хүсэхгүй байна. Яагаад тэгэхээр энд одоо хүлээлт байна те таярд ингээ урт хугацааны харилцаа байна. Дахиж ийм сэргэх боломж байна гэж байгаа учраас таяр хүссэн үсээгүй энэ харилцаа удаан хугацааны харилцаа учраас одоо хайр байсан уу гэвэл тийм. Гэхдээ яг одоо хайртай юу гэдэг бол надад бол ёстой 50-50% таа. Яагаад гэхээр энэ яг энэ карт шиг те хажуу талдаа нөгөө энэ хоёр юм цензур барьсан зогсож байгаад магадгүй одоо энэ хайртай үгүйгийн шалах гад энэ хүнийг амьдралаасаа явуулах гад ч юм уу те явцсан ч юм уу ийм харилцаа байгаад нь штэ. За тэгэхээр энэ дээр бол яалтчгүй Seven of Wands буюу нэлээд юм хүчин чармаалт гаргасан энтэй өөрийнхөө одоо оюун ухаанд найдсан энэ чиний энэ сонголт одоо тий маш зөв сонголт байх болно гэдэгтээ чи эргэлзэхгүй итгэж байна. Дээр нь Fool card буюу за энэ хүн ирсэн ч болж байна. Явсан ч болж байна. Энэ зүйлийг бол хүлээн зөвшөөрч чадж байна. Гэхдээ одоо бол жоох юм хүлээлтийн байдалтай байгаад энэ удаан хүлээсэн байх магадaltaй учраас энэ харилцаагаа шийдэх ёстой гэж хэлээд байна те. Цаг хугацаа өнгөрлөө одоо шийдвэрээ гаргаач те ямар нэг үйлдэл хийж цаг чинь шүү гэж байгаа те. Тэгэхээр магадгүй энэ харилцаагаа аврах үйлдэл хийж болно. Эсвэл бүр алдах үйлдэл хийж болно те. Яг нөгөө Fool card шиг. За тэгэхээр энэ яг нөгөө choice дээр буюу одоо сонголтын дээр л шүү дээ. Ийшээ явах уу, ийшээ явах уу? Тэ энэ хүмүүс маань өстө жинхэнэ нөгөө сонголтны дээр хоёр тал руу хоёр тишээ зав явж байгаа. Аль руу чи явах вэ гэдгийг одоо бол сонголтоо хий. Тэгээ цаг хугацаа явсаар байна. Одоо ингээд болсон шүү. Цаг хугацаа чинь тулчлаа. Нэг бол энэ хайраа үргэлжлүүл, нэг бол бүр дуусгаад дараагийн шинэ харилцааг магадгүй эхлүүлэх ёстой гэдэг. За Magician card бол ийм чиний хүсэл бол яг ийм байгаа даахгүй юм
for once card те ийм аз жаргалтай тогтвортой marriage буюу аз жаргалтай хосын харилцааг чи хүсэж байгаа. Гэтэл энэ хүн бол чамд ийм удаан хугацааны турш өгч чадаагүй учраас энэ зүйлийг л бодуулах гэж явуулж байгаа ч юм уу те ингээд нэг харилцаа чинь дууссан гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ харилцааг энэ хүнээс чи хүлээж авах нь зөв үү? Үгүй юу гэдгийг одоо ингэ шийдэх цаг чинь болсон. Энэ дээр бол яалтчгүй чиний зүүн совин бол чамд хэлнэ. Яагаад тэгэхээр энэ маш юм хүчрхэг энергитэй өөрөө мэдж байгаа. Тэ одоо бол шийдвэрээ гаргаарай. Битгий ингэж те хүлээ. Одоо нөгөө тодорхойгүй бус байдалд ч гэдэм үү явуулах ёстой зүйлийг ингээд нөгөө зарим тохиолдолд хүнийг ингээд явуулах нь зөв юм аа гэж бас нэг юм үг өгдөг. Тэрнтэй адилхан яг шийдвэрээ тун удахгүй гаргаарай гэсэн юм одоо комменттай 3 дугаар группийн маань уншлага дуусаж байна. Баярлалаа баяртай.